Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. За сайн байцгаана уу бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. За намайг Цэрэн Дамдаа огта Баянзал гэдэг. За хууль зүйн ухааны магистр, хүний нөөцийн менежментийн дотоод аудитор гэх мэргэжилтэй ийм хүн байна. За миний өнөөдрийн та бүхэндээ хүргэх сэдэв яагаад ажилчид ажлаасаа гараад байгаа шалтгааны талаар Зангийн активтайгаа хамтран нэг хичээлээ бэлтгэсэн байгаа. За хэдүүлээ бодож үзье те. Тэгэхээр аливаа бизнесийн байгууллагуудад тулгардаг асуудал бол ажилтнуудаа доктортой ажиллуулах юм асуудал гардаг. Хүн дээр хичнээн хөрөнгө оруулалт хийсэн ч ажилтны ямар нэгэн шалтгааны улмаас ажлаас гарч идэг. Тэгэхээр хүндөө оруулсан хөрөнгө оруулалт маань ямар нэгэн үр дүнгүй болчих асуудал гарч ирж идэг. Тэгэхээр байгууллагад хоёр асуудал тулгарч идэг. Нэг нь болохоор ажилтны шижиг хөтөлбөрийг бууруулах, нөгөө талаасаа ажилтныг доктортой ажиллуулах гэсэн хоёр асуудал тулгарч идэг. Тэгэхээр миний өнөөдрийн бэлтгэсэн сэдэв бол яагаад ажилтнууд ажлаасаа гараад байгаа шалтгааныг тодруулах, хоёрдугаар ажлаас гарч байгаа шалтгаан дээр дүн шинжилгээ хийж өөртөө тохирсон стратеги хэрэгжүүлэх зорилготой ийм хичээлийг бэлтгэсэн байна. Тэгэхээр миний хичээлийг тоглон сууж үзээрэй. Зангийн академи. Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.